Бидний хайртай аав, халамжит өвөө, элэг бүтэн гэр бүлийнхээ түшиг толгуур болсон төмөр овогт лав өсөрн нь 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр таалалд өгсөж, өөр хүүхэд, аж зээ, төрөл төрөсөд ахан дүүс бидэнд нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Төмөр овогт лав өсөрн нь 1940 оны 12 дугаар сард тухайн үеийн Засагтхан аймгийн Толгойн хошуу, цогц сумын Далан багийн Бяцхан хэмээх газар төмрийн 12 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа хөлбөмбөгийн амьдралд хөл тавьж, малаж явахыг газар тариалан үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрлөж, төрж өссөн нутаг усныхаа хөгжил, ажил үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан хөдөлмөрч нэгэн байлаа. Хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлж, Ахмад зүтгэлдэн тусгаар тогтнол хүндэт тэмдэг, Эрдэнэт хотын 40 жилийн ой медаль, Алтан гадас одон зэрэг төрийн болон салбарын шагналаар шагнагдаж байсан юм. 1998 онд үр хүүхдээ даган Эрдэнэт хотод суурьшин амьдрах болсон ч сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлээ орхилгүй эцэг төмрөөсөө өвөлсөн мэрэг төлөг, 6 эрдмээ эрхэмлэн, 6 академид суралцсан мэдлэгээ баттгаж, амьдралынхаа хожим үеийг эрдэм ухаанаа арвижуулж, олон түмэндээ тос хүргэх үйлсэд зориулжээ. Амьдралынхаа хань чанхар овогт цэвэг жавтай ханилан, өнөр өтгөн гэр бүл зохиож, 7 хүүхдийнхээ хайртай аав, аж зээ нарынхаа халамжит өвөө, гэр бүлийнхээ түшиг тулгуур болон амьдарчээ. Ийхүү тэрээр амьдралынхаа 85 жилийн хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, гэр бүл өр хүүхэд, төрөл садан, нутаг ус, олон түмнийхээ төлөө зориулсан эрхэм хүмүүн байлаа. Эгэл даруухан атлаа эрдэм ухаан, хүн чанар, хөдөлмөр зүтгэлээрээ бусдад үлгэрлэж, үр хүүхэд, аж зээдээ хайр, халамж, амьдралын үнэт сургаалаа үлдээсэн түүний гэгэн дурсгал бидний сэтгэл зүрхэнд өөр дэмүх орших болно. Талигачин гэр бүл, үр хүүхэд, аж зээ, төрөл төрөсөд ахан дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Сайн амгалан.